За баярын өмнөх өдрүүдэд зах худалдааны төөр үйлчлүүлэгчдийн тоо огцом нэмэгдэж ачаалал ихсдэг. За иймээс иргэдийн бөөгнөрл үүсгэж сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвжирлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваараа сунгахыг зах худалдааны төвөдөд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал болгосон. Зах худалдааны төвөд нэгээс 2 цагийн менежмент хийхээр болсон байна. Цагаан сарын баяр ойртож замын төвчрөл сүүлийн 2-7 хоногт 15-аас 54 хувиар нэмэгджээ. Иргэдийн хувьд зах худалдааны төв ороход багадаа 2-3 цаг зарцуулдаг байна. Иргэдийн хувьд зах худалдааны төвүүдийг уртсгсан цагаар ажиллах хураалгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Төгжийн дөр ингэж шүү дээ. Тэгээ төгжсөйгээ дээр нөгөө захууд наваагц. Тэгээ орон уртсан цагаас нь зүг гэж байна. Зохицуулалтын асуудал хүнд энэ нь бол машин явна зам дээр тавина ачигдана. Тэгэхээр заавалчгүй машиндаа ачуулах хүн үлдэн шин. Зөв л асуудал хийж бодож байна. Тийм зохицуулалтын асуудал бол хүндрэлтэй. Зөв шүү дээ миний хүү. Ер нь бол тийм ачаал ихтэй үед бол ажиллуулахын зөв л гэж үзэж байна да. Машины төвжирэл гэж ихтэйхэн байна. Ерөөсөө тийм машин төвжирэл ерөөсөө тэгэл 2-3 цаг алдчихжээ шүү дээ. Уртсан цагаар байх нь зөв шүү дээ. Одоо ингээд цагаа уртсахгүй болохоор чи хүмүүсүүд чи овоорчж байгаа байхгүй. Тэгээд орцор дугаар нэгсээл тэгээд тийм ээ. Уртсан цаг ажиллах гэхлээр бас нөгөө төвжил ихтэй байна. Тэгээ нөгөө ажилч хийж очихдоо явсаар байтал хамгийн цагаа автобусанд авдаг юм асуудал байна шүү дээ. Тийм учраас бас хамаагүй бас тийм нэг уртсан цагаар бас ажиллаад бас ямар байх вэ те? Энийг нэг бас бодлогч шийдэх асуудал болж бодож байна л да. Нийслэлээс санал асуултааны төв сүлжээдлүүрээс ийм-арт 9-өөс тэг цаг хүртэл, фермерүүд зах 10-аас 22 цаг, барс 2 зах 8-аас 20 цаг, хар хорин 8-аас 20 цаг, алтчин бөмбөр 10-аас 20 цагийн хооронд ажиллах менежмент гаргажээ. Цагийн менежмент хийснээр замын үлгэн оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтаа зэрэгцэн иргэд зах худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй, за тэг цаг хүртэл тухтай үйлчлэг авах нөхцөл бүрдэн гэж үзлээ. Тэгээ манай иргэдээс ирж байгаа санал, за мөн одоо аж ахуйн нэгж байгууллагуудаас ирж байгаа санал бол бид одоо энэ богинохон цаг хугацаанд уртсгсан цагаар ажиллаж одоо орлогоо нэмэгдүүлэх, худалдан авалтын одоо хийх боломжийг нь олгож өгье гэдэг ийм санаачлал гарсан. Тэгээ энийг бол манай одоо нийслэл төрийн байгууллага дэмжиж ингэж хамтарч ажиллаж байгаа. Цагаан сарын баяртай холбогдуулаад орон нутгаас нэлээдгүй зорч хөдлөө нэмэгддэг. 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэмэгддэг. За тэгээд тэр дундаа хагас сайн бүтэн сайнэр бол амралтын өдрүүдэд бол яг нөгөө өглөө 8-аас орой 17 цаг хүртэл 16 цаг хүртэл ажилладаг хүмүүс маань яг хагас сайн бүтэн сайн өдөр бөөгнөрл үүсдэг. Худалдааны аймаа эрхлэгчид, иргэд үйлчлүүлэгчид хинхнийх нь эрх ашигыг хааж боохгүй, аль болох зөв зохицуулалт хийхийг дэмжлээ. Цаашид зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай хамтарч авч зохицуулалтын зохион байгуулалтыг хийхээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээллээ.